Өнөөдөр хэдүүлээ Wife-like хэмээх шинжлэх ухааны уран зөгнөлт киноны талаар ярих болно. Хиймэл оюун ухаан дээр суурилсан Android роботууд бүтээдэг компани нь туслагч хэмээх роботуудыг үйлдвэрлэдэг. Тэгэд тэрхүү роботын зар сурчлагаа нь зурагтаар гарнаа. Энэхүү компани дийлэнх худалдаа авагчид нь дандаа эхнэрээ алдсан эсвэл хаягдсан ганц бие эрчүүд байдаг. Энэхүү компани үүсгэн байгуулагч Marvin Fenner нь тэдгээр үйлчлүүлэгчдийнхээ амьдралын нөхцөлийг сайжруулахын тулд хэмээн компанийнхаа үйл ажиллагааг танилцуулдаг. Гэвч яг үнэндээ өөрсдийнхөө хүсэл хэрэгцээг хангахын тулд эдгээр хүмүүс худалдаа авалт хийн. William Burwell хэмээх цагдаа нь тэрхүү компани руу очлоо. Тэгэд тэнд үүсгэн байгуулагчийн холограм дүрстэй холбоо тогтоож ярилцдаг. William түүнд эхнэртэй хэрэг хайртай байсан тухайгаа ярина. Meredith хэмээх эхнэрийнхээ өвхлөөс хойш маш их ганцаарддаг байсан тухайгаа хэллээ. Энэхүү харилцан яриа дуусны дараа тус компани ажилчин түүнд түүний шинэхэн хиймэл оюун ухаанд эхнэр бэлэн болсон тухай хэллээ. Тэр өрөөнд тэрээр өөрийнхөө эхнэрийнхээ Android клон хөлбрийг олж харна. Түүний царай зүс гоо үзэсгэлэн харж түүнийг гэртээ аваачдаг. William роботыг идэвхжүүлээд түүнд эхнэрийнхээ нэрийг өгнө. Meredith хэмээх роботод эхнэрийнхээ талаар маш их дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулж түүн шиг болох хэрэгтэй бөгөөд энэ нь мэдээж цаг хугацаа орох шаардлагатай хэмээн үздэг. Хариуд нь нөгөө робот түүнд зөөлхөн хүрээд түүний зүрхийг доглуулж эхлэх нь тэрэ. Тэр өрөө манай хоёр маш их хүсэл тэмүүлэлтэйгээр орондоо жижигцүү хийх нь ойлгомжтой. Үйл явдал дууссаны дараа William түүнийг хамтдаа байхыг хүссэн ч тэрээр зөвшөөрдөггүй. Робот маргааш өдөр эрч хүчтэйгээр ажиллахын тулд өнөө шөнө өөрийгөө цэнэглэх хэрэгтэй гэдгийг ойлгуулна. Meredith өөрийгөө цэнэглэх орлогоо очоод эргэн тойрноо ажиглалтал гадаад цонхны цаанаас нэгэн масктай хүн түүнийг олж харна. Гэсэн ч тэрээр нөхрөөс ирээлгүй орлогоо хэвтэж нөгөө өвөл таних нэгэн яваад өглөө. Маргааш өглөө Meredith нөхөртөө өглөөний цай бэлдэж өгдөг. Робот тэрнээ хоол хийхдээ сайн байх нь орчин үеийн шинжлэх ухаан хэрэг хөгжсөний баталгаа билээ. Гэтэл мэдээгээр зарим хүмүүсийн робот эхнэрүүдийг хулгайсан талаар гардаг. Meredith үүнд цочирдож ямар хүн нь ийм юм хийдэг байна хэмээн уулга алддаг. Хиймэл оюун ухааны Android роботуудыг боочлохын эсрэг байр суурьтай байдаг тухай хэлдэг. Эдгээр хүмүүс нь цэргийн тусгай өвчний хүмүүс бөгөөд эхнэрийг нь орлох Android роботуудыг устгадаг тухай хэлнэ. Эдгээр хүмүүс орчин үеийн боолчлыг хөхүүлэн дэмждэг бөгөөд бүхий л андроидуудыг суллахыг хүсдэг гэлээ. Тэгээд роботуудыг эцдээс нь хулгайлж авдаг. Тэдний программыг өөрчилж эргүүлээд өөрсдийнхөө гэмт хэрэгт ашигладаг. Террорист ажиллагаа, барилга байшин бөмбөгдөхөд ашигладаг юм. Ингээд цагдаа нар тэдний толгойлогч болох Ringmaster хэмээх нөхрийг барьж авч чадаагүй юм. Түүний бүх асуултуудад хариулж дуусныхаа дараа William цаагаач бүтэн ууж чадалгүй ажил руугаа яарвчлан явна. Тэр орой Meredith хурдхан шиг орлогоо өөрийгөө цэнэглэхээр орноо. Тэрээр өөрийгөө цэнэглэж байхад түүний програмд Edo хэмээх нөхөр гарч ирдэг. Энэ нь Android роботуудад зүйдлэхтэд нь тусалдаг юм. Энэхүү зүүдээр дамжуулж хиймэл оюун ухаанд Meredith жинхэнэ Meredith-ийн ой санамж руу нэвтрэнэ. Яг түүн шиг болохыг хүссэн учраас Edo түүнийг үдшилтээр аваачна. Энд William олон хөөрхөн охидтой байхыг болж харнаа. Гэтэл өнгөрсөн шөнийн багтаа залуу тэр зүүдэндээ олж харна. Meredith зүүдний ертөнцөөс гарангуутаа тэрхүү үйл мэдэгдэх нөхрийн талаар асуудаг. Edo ч тэрхүү нөхрийн талаар мэдэхгүй гэлээ. William ажил дээр очиод тэнд нөгөө робот эхнэрүүдийг хулгайлаад байгаа нөхдүүдийн байршлыг олох даалгавар авна. Азар нөгөө нөхдийн байршлыг олж илрүүлээд тэнд нь байгаа роботуудыг олж илрүүлнэ. Роботуудыг хулгайлсан Jason-ыг буудаж алдаг. Тэрээр зорилгодоо хүрчил байвал хүч хэрэглэх нь түүний хувьд ямар ч хамаагүй билээ. Гэртээ Meredith дугуй унаж байгаад хачиргалтай хүүхэнтэй учирдаг. Цочноосоо болоод дугуйтай осолдож уннаа. Санаж яв хэмээх ядаргаатай үгийг түүнд байнга сануулна. Meredith гайхаад юуг санах ёстойг түүнээс асуулаа. Гэвч түүнд тодорхой зүйлс хэлэлгүйгээр нөгөө л нэг үгээд автааж арилж үзлээ. Гэвч энэ хүүхэн бол жинхэнэ Meredith-ийг таньдаг бөгөөд Scare хэмээх бүлэглэлийн төлөөлөгч юм. Дараа нь нөгөө хиймэл хүүхэнд гэртээ ирэхэд William ч гэсэн ажлаасаа ирсэн байдаг. Meredith түүнээс хүмүүс яагаад Android роботуудыг тэгж их үзэн ядаж байгаа тухай гайхаж байгаагаа хэлдэг. William хариуд нь Android хүүхнүүд уламжлалт гэр бүлийн системийн эсрэг учраас л тэргэж тайлбарлана. Үүнийг сонссон Meredith-ийн гайхшрал төрх нь ойлгомжтой. Гэвч тэрээр паркт тааралцсан нөгөө хүүхнийхээ талаар дурссангүй. Мөн William ч түүнийг шарахыг эмчилж байхдаа дугуйгаар явсан талаар ч асуугаагүй билээ. Дараа нь Meredith өөрийгөө цэнэглэж байхдаа жинхэнэ Meredith-ийн өдрийн тэмдэглэлийг олж уншдаг. Тэрээр буцаад зүүдэндээ ороод Edo-с William-тай анх уулзсан сценыг харуулахыг хүсдэг. Тэрээр цэцэрлэгт хүрээлэнд очтол William биш багтаа нөхөр гараад ирдэг. Багтаа хүн түүнийг авах гэж байтал
Вильям түүнийг зүүднээс нь сэрээлээ. Ингээд хосууд цагийн турш хайр хийнэ. Дараа өдөр ажил дээр Вильям хотын машинуудыг ажигладаг. Бас ажил руугаа дуудлагаар очиж робот эхнэрүүд эзнээсээ зогцсон талаар сонирхолтой эргийг олж мэднэ. Ингээд Вильям тухайн хэрэг болсон газар руу яваад очтол нэгэн офис байхын тэр. Тэнд Лиза нэртэй андроид нэртэй робот сууж байдаг. Энд тэрээр ресепшн хийж байсан. Түүнийг Scare хэмээх бүлэглэлд ажиллаж магадгүй хэмээн сэжиглэж түүнээс хэд хэдэн зүйлсийг асуухын тулд нөгөө компани дээр хамт очихыг тулгадаг. Нөгөө андроидын нэр нь Rose гэдэг нэртэй бөгөөд түүнтэй хамт явхаас татгалзнаа. Вильям түүнд тулган шаардах үед робот зүгтаагаад цонхоор гараад нисчихэ. Энэнд Ахмад мөрдөгчд хачирхалтай санагдсан тэр. Учир нь роботууд хизээч тушаал зөрчдгүй юм. Учир нь эдгээр хуурамч ихнэрүүд болох роботуудад өөрийн гэсэн үзэл бодол бас сэтгэл хөдлөл байх ёсгүй. Луи хэмээх андроид робот Вильямын гэрт буудан дээр тухлан сууж байхыг Мередиф олж харнаа. Гайхсан Мередиф түүнээс яаж энд орж ирснийг асуудаг. Хариуд нь танихгүй бүсгүй түүнд нэгнээ аль эртнээс мэддэг тухай ярьж өглөө. Андроид эмэгтэйд бид нэгнээ маш эртнээс мэддэг тухай түүнд ятглаа. Андроид хүүхэн зүүднээсээ сэрж үз. Битгий юм дуулууртай эхнэрийн дүр тоглоод бай гэж ятгана. Гэтэл нөхөр нь нөгөө хүүхнүүдийн араас явж байдаг. Уур нь хүрсэн Мередиф түүнд түүний бүхий л яриаг бичиж авч байгаа тухай сануулдаг. Гэвч Луист энэ нь огт хамаагүй лээ. Вильям зориуд криптик нууцлалтай мессеж бичиж авдаг. Өөрийгөө Луис хэмээн танилцуулдаг. Луис түүнд нөгөө масктай эрэг Кин хийгдэг бөгөөд түүний зүүдэнд учирсан эр түүнтэй хамт уулзахыг хүсдэг тухай хэлдэг. Робот илүү ихийг мэдхийг хүсдэгч Луис түүнд ямар ч хариу тайлбар хэлэлгүй яваад өгнө. Нөгөө талд нь Вильям нөгөө байгууллага руу өнөөх Лиза хэмээх роботын үлдэгдэлтэй дахин сэргээхээр аваачиж өгдөг. Ингээд үүсгэн байгуулагч Марвинтэй өнөөдөр болж өнгөрсөн үйл явдлын талаар ярилцдаг. Вильямын бас нэг санаа зовоож байсан асуудал нь хэрэг роботууд өөрийн гэсэн сэтгэл хөдлөлтэй болж чадвал бас эздээ ч гэсэн алах боломжтой юм байна гэж сануулдаг. Марвин түүнийг санаа зовж байгааг ойлгоод битгий санаа зов гэж хэлнэ. Ирээдүйд энэ бүх асуудлыг баг багаар засах учраас ийм зүйл битгий сэтгэлээ чилээ гэж сануулна. Харин одоо бүх зүйлийг том дүр зургаар харахыг хичээ гэж хэлдэг. Вильям алуулах байсан ч хамаагүй. Үүний дараагаар Вильям энэхүү бодолтойгоо тэмцсэн чигээрээ гэртээ харна. Мередиф ч гэсэн Луис гэдэг хүүхэн энд ирсэн талаарч дурдаад амждаг. Гэвч цагдаа түүнийг таньж байсан бөгөөд өшөө дэлгэрэнгүй зүйлийг түүнээс асуудаг. Хариуд нь тэрээр Луисийн дуу хорвосон бичлэгийг түүнд тоглоож үзүүлнэ. Үүнд нь санаа зовсон Вильям өөрийнхөө хамтрагч болох Жак руу залгана. Агент Жак болохоор технологийн мэргэжилтэй юм. Хэдхэн минутын дараа тэдний гэрт нь очиод тэр хоёр багтаа нөхрийг олж илрүүлэхээр болно. Инхэ хажуугаар Мередифт нүдний шил зүйлгээд энэ нь түүний бодлыг дэлгэцэнд харуулдаг билээ. Энэхүү хиймэл зүүдээр дамжуулж түүний ертөнцийг дэлгэцээр харах юм. Зүүдэндээ Мередиф багтаа хүнтэй түнэр харанхуй өрөөнд уулздаг. Эцэст нь багтаа хүн бага авч түүнтэй хамт хажуугийн цэцэрлэгт тэр орой уулзахыг санал болгодог юм. Хоёр цагдаа Кин хэмээх энэхүү нөхөр нь яг зүүдэлж байхад нь Мередифийн зүүд рүү бодит цаг хугацаанд нэвтрэн орж байгааг олж тогтоодог юм. Жак тэрхүү газрын байршлыг олж тогтоогоод яг тэр газар нь очдог. Харин Вильям робот эхнэрээс сэрээгээд гэртээ үлдэхийг санал болгоно. Тэгэд түүний төлөө Кинийг барихаар явдаг юм. Гэвч үл таних багтаа хүн цагдаагийнхнаас хоёр алхмын урд явж байсан нь ойлгомжтой. Гэвч Жак харанхуй газар орхигдсон компьютер олж харна. Энэ үеэр Вильям Паркер сандал дээр сууж байгаа манекенийг олно. Вильям энэ бүхэн тэрний гэрт нь нэвтэрж орохын тулд төөрөгдүүлж байсныг ойлгодог. Санаа зовсон Вильям гэртээ яаран очтол Мередиф зүгээр сууж байх юм. Гэвч Кентэй уулзсан тэрхүү уулзалт нь маш олон хариултгүй асуултуудыг түнд үлдээдэг. Тэр залуу яг ямар зоригтой, ямар учиртайг нөхрөөсөө асуунаа. Эргэлзэж байсан жинхэнэ Мередиф Scare хэмээх бүлэглэлийн гишүүн бөгөөд тэрхүү багтаа нөхөр дурлсан талаар ам нээдэг. Ингээд нөхрөө хаяад алан хятах байгууллагад элсэж хэд хэдэн бөмбөгдөх үйл ажиллагаанд оролцсныг нь хэлнэ. Ийм л учраас Scare хэмээх бүлэглэл түүнийг дахин элсүүлэхийг хүсэж байгаа тухай хэлдэг. Энэ бүхнийг илчилсэний дараа Вильям түүний дурсамжийг арчхыг оролдоно. Жакет түүний зүүдэнд нэвтрэхийг хүсдэг. Учир нь Кен түүний бүх үйл хөдлөлийг хянаж байгаа учраас гэмт хэрэгтэндээ бичлэн уулзах хүсэлтэй байгаа тухайга хэлнэ. Дараа нь тэрээр Жакийн газарт очдог. Ингээд яг тэрний зүүж байгаа шилийг ашиглаж түүний зүүдэнд нэвтэрч орохыг оролдоно. Мередифийн батарей нь 28% байсан. Нөхөр нь түүний цэнэг нь 10% болох юм бол зүүднээсээ сэрхийг сануулдаг. Ингээд тэр түүний зүүд рүү нэвтэрч орно. Яг л Вильямын таамагласан шиг Кинч гэсэн зүүдэнд нь гараад ирэх нь тэр. Тэд ойд уулзалтах үед цагдаа хүүхэнд хар хурдаараа гүүхийг санал болгоно. Ингээд хоёр залуу хоорондоо зодтолж эхэлнэ. Вильям Кинээс яагаад одоо хүртэл амьд байгааг асууна. Учир нь тэр хоёр урд өмнө ч гэсэн учирч байсан нь ойлгомжтой. Тэдний тулаан ширүүсэх тусам Мередиф ойд төрчихдөг.
Ингээд Идогоос хаалга гаргаж өгөхийг хүсгэд Идо хажууд нь хаалга гаргаж өгнө. Тэрхүү хаалгаар ортол эмэгтэй өмнө нь орж байсан нөгөө үдшилгийн өрөөнд ороод ирхэн тэр. Уильям Кин хоёр ч гэсэн нөгөө өрөө рүү ороод ирнэ. Тэр хоёр нэг нэгнээ зодсоор гисэн ч тусгай бэлтгэгдсэн цагдаа ажилтан дээр нь гарч чана. Кинийг яг алахын даваан дээр Мередифийн цэник 10% болно. Тэгэд тэрс ирнэ. Уильям яг тэрний дуусахын даваан дээр ирсэн болохоор үхтлээ уурн хөрнө. Ингээд кадр өөрчлөгдөж түүний дурсамжийг устгахыг шаарддаг. Учир нь түүний бодол санаа Кин булангартуулаад байгаа учраас бүхнийг шинээр эхлэхийг хүсэж байлаа. Мередиф түүний энэ санааг дэмжихгүй байсан ч эцэст нь зөвшөөрдөг. Хэдэн цагийн дараа Мередиф нөгөө компани дээр очлоо. Хүлээх хэсэгт яг түүн шиг олон Android роботууд сууж байлаа. Тэгвэл тэнд байсан хүүхэн дурсамжаа санах ойныхаа нууцлаг газар хадгалах арга байгаа тухай түүнд хэлдэг. Ингээд өнгөрсөн амьдралаа санах боломжтой бөгөөд тэд нар ч гэсэн санах ойг нь устгаж байхад тэрхүү хадгалагдсан файлыг санах ой гэж таньдгүй юм. Энэхүү зааварчилгааг дагаад өөрийнхөө дурсамжийг хадгална. Ингэж байхдаа систем дотор нэгэн сонин зүйл олж мэднэ. Энэхүү нууц файл дээр жинхэнэ Мередифийн өнгөрсөн амьдрал нь хадгалаастай байжээ. Тэгэхээр энд Уильям анх удаа Android их нэртэй байгаагүй. Хэдэн жилийн хугацаанд өчнөө олон Мередиф байсан нь болж таардаг. Тэгээд тэрхүү бүх Мередифийн санах ой тэрхүү нууц газар хадгалаастай байх нь тэр. Энэ үеэр Луис Жакин гэрт очиод түүний найз охинтой уулзна. Болныхаа арын хэсэгт байрлах нууцлаг флаш шиг үннийг түнд олгоно. Дурсамжаа хартал жинхэнэ Мередиф болон Кен хоёр харин хосууд болж таардаг. Ингэсэн ч Уильям Мередифт ухаангүй дурлсан нэгэн байж тэрнийг нөхөртөө гэдгийг мэдэж байсан ч түүнийг өөр хүний эхнэр байхыг харахыг хүсэхгүй байсан болохоор новшийн төлөвлөгөө боловсруулсан байна. Нэг өрөө Уильям өөрийнхөө хууль ёсны эрхээ ашиглаж Мередифийн хулгайсан эргээр Кинийг буруутгадаг. Түүнээс байцаалт авахын оронд хөнгүү газар түүнийг дагуулж очиод толгойд нь буудчихад түүнийг хүчээр аваад хүзүүнд нь цахим гимж байршуулад гэртээ байлгаж байсан байгаа юм. Уильям түүнийг хайрлахыг хүсэж бас түүний бүх дурсамжийг устгахыг хүсэж байлаа. Нэг өрөө тэрээр Мередифийг дэрээр бүтээж алаад гарт нь алмазан шигтгэхтэй бүгж зүгээд түүнийг өөрийнхөө сүт бүсгүй байсан юм шиг харагдуулдаг. Ингээд тэрхүү хүүхэнтэй адилхан Android хувилбар хийлгсэн байгаа юм. Түүний хуучин санах ойг оруулахгүйгээр шүү дээ. Ингээд одоо цагт Мередиф хүрээд ирдэг. Тэрээр энэ удаад ой санамж нь арилсан юм шиг л жүжиглэж байсан. Уильям түүнийг дахин идэвхжүүлээд анх зааж байсан бүх зүйлсээ давтаад л байсан юм. Энэ үеэр Жак түүний гэрт нь хүчээр орж ирээд жинхэнэ Кинийг алсан хэрэгт болон түүний бүх бузар булааг баримт нотлохотой дэлгэдэг. Ингээд цагдаагийн ажилтан Мередиф тэр хоёрыг орхихыг хүсдэг. Тэрээр бүх гэмт хэрэгээ хүлээдэг. Түүнд гав зүхээс өмнө Уильям түүнийг өчиггүй буудаж алах нь тэр. Буундууг сонсон Мередиф зочны өрөө рүү яарвчлан гүн. Тэрээр Кинийг ч гэсэн ингэж Жак шиг алсан уу гэж түүнээс асуудаг. Уильям түүний ой санамж устаагүйгээр барахгүй хуучин амьдралаа ч гэсэн санаж байгааг гайхшран хүлээж авна. Гэвч бүх зүйл оройтжээ. Хиймэл оюун ухаанд робот өөрийнхөө хүчийг 100% болтолн цэнэглэнэ. Нэг гараараа түүнийг бүтэн эргүүлж унгаагаад түүний дээр нь гараад хоёр гарыг нь хугална. Жинхэнэ Мередифийг яаж алсан шиг түүнийг ч гэсэн дээрээр бүтээж алдаг. Мередиф өнгөрсөн бүх дурсамжаа сэргэж бүлэглэлийн нууц лабораторид очдог. Тэнд түүнтэй адилхан робот эхнэрүүд байсан. Ингээд эцэст нь тэрээр бүлэглэлийнхээ ринг лидер болсон юм. Android эмэгтэйчүүдийг аврахын тулд юм аа.